За ганц сарвал гээд иргэн оршуулгын тухай хуультай болёо гэд ди парламент дээр гарын үсэг цуглуулж ихсэн байна. За тэгээ би энийг их зөв санаачлах гэж бодож байна. Тэгээд өчигдөр ороо би энэ зарыг хараад өчтөр ороо ди парламент руу ороод петишн дээр нь энэ хуулийн төслийг дэмжих зүйтэй гэд дэмжиж гарын үсэг зурсан. Тэгээ өчигдөр намайг гарын үсэг зурхад нэг 4500 орчим хүн гарын үсэг зурсан байсан. За өнөө өглөө сая ороод харсан чинь нэг 6000 гаруй хүн гарын үсэг зурсан байна. За оршуулгын тухай хууль гэдэг хууль манай Монгол улсад үнэхээр хэрэгтэй гэдгийг сүүлийн үеийн маргаан мэтгэлцээнүүд бол харуулад байна л да. Тэгээд Монгол улсын иргэд хоорондоо ингэж маргалдаж мэтгэлцэж бие бинийгээ элдвэр хилж яхаар хуультай газар хуультай ямиг хуулиар нь ингэж хийгээд явчвал хамаагүй дээрээ. Тэгээд ер нь бол хүн амьд явахдаа газрын тоос хөдөлгөөд нас орсны дараагаар бүх хүн л одоо тийм ямар үндэстэн угсаатан ямар хөрөнгөтэй мөнгөтэй баян байсан уу ядуу байсан уу гэдгээс үл хамааран хүн бүхэнд яг нэг ижил тэгш газар ноогддог, ижил тэгш хэмжээний оршуулгын эрх олддог. Тийм л байвал болно шудраг сайхан байна. Тэгээд би бас хуулийн төсөлд нь өгсөн санаануудыг харсан. Маш эрүүл зөв санаа бичсэн байлээ. Ер нь Монгол улсын хэмжээнд газар ашиглалт, газрын менежмент, за тэгээд нутаг орны хүмүүст хүндэтгэлтэй ханданга хүн болгонд ижил тэгш хандах тийм хуулийн төслийг санаачлаад өгөөч гэж иргэн ганц саруулын үргэлжлэлийг санаачилсан байлээ. Тийм учраас ер нь оршуулгын тухай хууль гэдэг хуулийг өдий болтор яагаад батлаагүй юм бэ гэд би бас гайхчихлаа. Би ч гэсэн бас гишүүн байхдаа энэ тухай ерөөсө бодож үзээгүй юм байна лээ. Тэгээд ер нь бол хин нэгэн хүн ингээ бодож үзээд хин нэгэн хүн энэ дээр санаа сэтгэл тавьж байгаа дээр нь хідүүлээ дэмжиж өгөө гэсэн ийм уриалгыг та бүхэндээ хэлж байна. Тийм учраас 100,000 гар ус хэрэгтэй юм байлээ. Та бүхэн тэгээд оршуулгын тухай хуулийг батлах зүйтэй гэдэг дээр Монгол улсын иргэний хувьд гарын үсэг зураад өгөрөө. За тэгээд энэ дээр Монгол казак гэлгүй бүгдээрээ зураад өгөрөө гэж би уриалж байна. За яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр ер нь би бас казак хүмүүсийн оршуулгын тухай хуулийг Казахстаны оршуулгын тухай хуулийг бас уншлаа л да. Тэдний хувьд ч гэсэндээ бас л ялгаа авахгүй казак үндэстний хүмүүс ялгаа авахгүй л нутагтаа нас барж байгаа, нутагтаа ялгаа авахгүй л төрж байгаа. Ийм үед одоо тэр яаж ижил тэгш эрхийг хангадсан бэ гэдээ ингээ харсан чинь хүн бүхэнд 6 м квадрат талбай л одоо нас барсныхан дараа ноогдноо. Тэр хүн одоо ямар эрх албан тушаалтай ямар хүн байхаасаа үл хамааран тэр хүн өөрийнхөө одоо тий нас барсан газараа 6 м газар талбайд оршуулгын одоо талбайны эрхтэй байна, ижил тэгш үн төлбөргүй эрхтэй байна гэсэн ийм хууль байдаг юм байна. Тэгэхээр зэрэг энэ бол одоо төр нь өөрөө те иргэдийнхээ ингээд амьд явах үед нь ч гэсэн нас орсны дараа ч гэсэн тэгш байдлыг хангах хуулийн бэлдээд өгчихсөн байж байгаа байхгүй юу? Одоо энэ манай хөрш Казахстан улсад тэгтэл одоо Монгол улс өнөөдрийг хүртэл бид нар Монгол улсынхаа бүх иргэдэд ижил тэгш хэмжээний эрхийг олгосон хуульгүй байна гэдэг чинь бас эргээд бодоход энэ өнөөдрийн үүсэж байгаа энэ олон хэрүүл ам энэ бүхнийг үүсгэсэн нэг шалтгаан байна. Өөрөөр хэлбэл төр ажиллаа дутуу хийснээс бас энэ бүхэн зүйл болоод байна. Тийм учраас одоо энэ үедээ энэ удаадаа маргалдаад хэрэлдээд өнгөрөөд дараагийнхаа үедээ үр хөвгтүүдтэй хэрүүл маргаа үлдээхгүй тулд өнөөдөр сайхан хуулиа хийгээд авцсан дээр юм биш үү. Тийм учраас тэр хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зураад өгөрөө манайхаа. Дэмжиж гарын үсэг зураад өгөрөө. За тэгээд ер нь Монгол улсын энэ оршуулга гэдэг үйл ажиллагаа урд нь ер нь дөрөнгөө ер нь яаж зохион байгуулагдчихсэн юм бэ гэдэг ингээ харахад орон нутаг болгоно өөр ингэсэн нэг жижиг журамтай л байсан юм байна. Одоо Улаанбаатар хотын иргэдийг яаж оршуулах вэ гэдэг журмыг Улаанбаатар хот гаргаж ах жишээтэй тий. Гэтэл Монгол хүн Монгол нутаг дээрээ нутаг даяараа тий улс даяараа яаж одоо ямар эрхтэй байх вэ гэдэг талаар ерөөсө бичээгүй байсан байдаг юм байна. За ийм учраас энийг одоо нэг мөр болгоод өгчмөр байна. Нэг мөр болгоод өгчмөр. Тийм учраас би та бүхнийг бас өнөөдөр хэдийгээр та бүхэн наадамлаж сайхан одоо бэлэг дэмбэлтэй сайхан одоо тий дээл хувцас өмсөж гангарч тий одоо бэлэг дэмбэлтэй сайхан аялж байгаа ч гэсэн өнөөдрийн энэ иргэн ганц саруулын санаачилж байгаа энэ зүйл бол ирээдүйн инх тайван байдал, ирээдүйн эвтэй найртай амьдрал тий ирээдүйн үр хүүхдүүдийн маань хоорондоо өнөөдөр их шиг хэрэлдэхгүй байх энэ эвтэй найртай байх нөхцөл болцоог бий болох хууль юм шүү гэж бодоод бас ирээдүйн төлөө нэг ганцхан минут зарцуулаад тэр хуулийн төсөл дээр гарын үсгийг зурчаараа. За би энэ лайвныхаа доор тэр хуулийн төслийн линкийг оруулчихна.
Яг хуулийн төсөл нь бол байхгүй юм байлээ. Гэхдээ ингэж хууль гаргаж өгнө үү гэж одоо иргэн бол санаачлаад өргөдөл гаргаж байгаа юм байлээ. Тэгэхээр зэрэг би улсын их хурлын гишүүдэд бас хандаж уриалмаар байна. Монгол улсын иргэн улсын их хурлын гишүүд иргэд хоорондын болж байгаа энэ хэрүүл маргааныг хууль дүрмийн аргаар, эвтэй найртай, иргэнлэг аргаар, соёлтой боловсралтай аргаар зохицуулах гээд хуулийн төсөл санаачлах нь зүйтэй гээд ингээд санаачлал гаргаж хахад гишүүд энийг үлгэж аваад сайхан ажлын хэсэг байгуулад өөрсдөө сайхан оролцоод Монгол казак бүгдээрээ оролцоод одоо бүх сонгуулийн л одоо бүх тойргийн гишүүд тэнд байж байгаа шүү дээ. Бүгдээрээ хамтарч оролцоод ажлын хэсэгт нь ороод ингээ Монгол хүмүүстэй ингээд ижил тэгш эрхийг үүсгээрээ гэж ингэж би бас уриалж байна. За тэгээд сайхан наадаараа Монгол наадам маань үнэхээр сайхан болж байна. Бүхөө үзэж бас их тансгаллаа, баярлалаа. 10,000 морины жагсаал үзэж бас сайхан омгшиж огшлоо. Наадам бол үнэхээр сайхан болж байна. За тэгээд наадмынхаа хажуугаар одоо лагерлж гэн хүмүүс бас лагер руугаа их явж гэн. Лагер руугаа явах замдаач бид нар дээр орж ирж гэн. Лагераас буух замдаач орж ирж гэн. Жорлонгоо их сайн өөрчилж гэн. Баярлалаа. За тэгээд Монгол улс маань үргэлж эвтэй найртай, их тайван, ийм сайхан улс байх хэвээрээ байх болтугай. За тэгээд тэрэнд бид нар зориулаад өнөөдөр бас ирээдүйн хойч үр хүүхдүүдийн хоорондын эвтэй түнжинтэй амьдралын төлөө өнөөдөр бас нэг хуруугаа хөдөлгөөд хэдүүлээ нэг хуулийн төсөл дээр саналаа өгчөрөө. За тэгээд тэр хуулийн төсөл гаргах нь зүйтэй гэж сэтгэж байгаа иргэдтэй бас маш их баярлалаа. Тэгээд наадам гэдэг чинь эвтэй найртай, найр наадамтай сайхан цаг. Тэгээд энэ найр наадамтай сайхан цагаар одоо нөгөө хэрүүл ам дуусгээ гэж одоо ерөөдөө хэрүүл ам дуусгээ. Ялангуяа үндэстэй яснараа ялгарч хэрэлдэх хамгийн муухай байдаг юм байна. Хэрүүл дотроос хамгийн муухай хэрүүл тэр байд юм байна. Тэгэхээр тэр муухай хэрүүл Монгол улсад бити гараасаа цааштай гэж бодоод тэгээд ингээд гарахаас гэж зурчлаа. За ингээд хэдүүлээ тэр хуулийн төсөл дээр гар үсэг зурцгаая. Тэгээ би энэ дээр гар үсэг зурх линкийг доор тавьчих. Тэгээд доор тавьсан линкийн дагуу бүгдээрээ гар үсэг зураарай. Тэгээд хил амнаасаа тэгээд нэг хуулиар хэдүүлээ салцгаая л да. Тэгээ сайхан эвтэй найртай байцгаая л да гэж ингэж бодож байна.